Sky Park төслийг бид зураг хөгжүүлэлтийн үе шатнаас нь ахуулаад Америкийн нэгдсэн улсын гаргаж ирсэн LEED BD+C гэрчлэгээжүүлэлтийг авахар зураг төсөлтөд тусган оруулаад байна. За LEED BD+C-гийн гэрчлэгээжүүлэлтийн стандартын дагуу төслөө хөгжүүлснээр ямар онцлог шинж давуу талтай вэ гэхээр дотоод орчны агааржуулалтын систем, за дээрээс нь гэрэлтүүлгийн систем гэх мэтлэн бүгд ухаалаг байдлаар зөв зохистойгоор за энергийн хувьд эрчим хүчний хэмнэлттэйгээр ер нь бол цаашдаа олон жилийн турш эрчим хүчний хэмнэлтийг эдлээд явах бүрэн боломжтойгоор төслөө хөгжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр нэг өсөндөө бид нэр зөвхөн Sky Park төслийг гадна талын үзмжээс илүүтэйгээр дотор талын хүнд үгэх мэдрэмж, заагааржуулалтын систем гэх мэт олон төрлийн дэвшилтэт технологиудыг ашиглаад барилгын өндөр чанарын материалуудыг бол тус зураг төслийн үе шатн дээр нь анхнаас нь хөгжүүлээд оруулж ирж байгаа нь Sky Park төслийн маань бас нэг томоохон нэг давуу тал болж байгаа юм болов уу гэж харж байна. За Sky Park-ийн ажлыг бид нэр хүлээж авахдаа бас нэлээд өндөр хариуцлагатай ажил байна. Нэлээд том ажил байна гэдгийг Wanda Group-тэй хамтарч ажиллаж байгаа LEED сертификат гэх мэтлэн ер нь Tesla Group-ийн өмнө нь хийж байсан бүх төслүүдээс хамгийн том далайц хүрээцтэй барилгын төсөл болсон бол болж байгаа юм байна гэдгийг харж мэдсэн. Ер нь бол хүмүүс одоо байр худалдаж авахдаа зүгээр тий үл хөдлөх хөрөнгөтэй болъё ч гэдэг юм уу тий. За нэг 2-3 өрөө байртай болъё ч гэдэг юм уу. Яг тэр утгаар ингэж худалдаж аваад идэм шиг санагдсан байхгүй. Гэхдээ бид нар ч яг ингэ байрны дотор ингээд амьдрахаар ч мэдээж өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож тий эрүүл мэндэд ээлтэй тэр одоо юу гэдэг юм барилгын тэр хийслэл нь хана нь одоо ямар обой байдгийг тий хаалх нь ямарын харуулц нь ямарын гэд яг өөрсдийнхөө эрүүл мэндэд ингэж тусгаж тий өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож байраа бол аюу зүгээр юм шиг санагдсан. Жишээлбэл одоо энэ тий Sky Park төсөл харуулцын хувьд ингээд 360 ингээд панорам харуулцтай тий мэдээж ингээд алсыг харна гэдэг чинь хүний нүдний хараанд бүр маш сайн байхгүй. Одоо бид нар чинь яаж юм ингээд цонхороо харахаар ингээд бас нэг өөр байшинг ингээд цонх тулцсан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр чин хүний нүдний хараа чинь ингээд дандаа ойрхон юм хараад хар холын хараа муудах ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн ийм шалгаанууд байна. LEED сертификатыг зорж ажиллаж байгаа нь нэлээ одоо смарт шийдэл байна да. Дээрээс нь төслөө эхлүүлээл одоо яг тэр бараа материал авах ч юм уу, сангийн одоо тэр даралтыг шийдэх ч юм уу. Ингээд яг бүх юм хангаад явж байгаа, зорж байгаа тэр зорилт бол одоо бол маш их таалагдсан. Бид нар зөвхөн гадна талын exterior дээр нь за эсвэл дотор талын interior дээр нь гэж анхаарч одоо хөгжүүлээгүй гэж хэлж болно. Бид нар дан ганцхан ямар гоё харагддаг байшин бэ? Дотор нь ороод хоох ямар гоё интерьертэй юм бэ гэхээсээ илүүтэйгээр эн чинь бас олон жилийн хугацаанд тодорхой хэмжээний одоо energy saving буюу эрчим хүчний хэмнэлтийг эдлээд явах бүрэн боломжтойгоор төслөө хөгжүүлж байгаа гэсэн. Монголын бас дээр нь Tesla Group-ийн яг flagship болсон property төсөл, үйл хөдлөлийн төсөл дээр тэрний нүүр царай болон брендинг өнгө аясыг бүгдийг гаргаж өгсөн дөө. За тэгээ бидний хувьд ч бас том сорилт болсон. Тэгээд яг ийм орчинд амьдрах, ийм орчинд одоо ажиллах, ийм орчинд шопинг хийх, ийм хүмүүсийн орох газрыг ямар хөө филинг өгөх вэ, юу үзүүлэх вэ, юу мэдрүүлэх вэ гэдэг дээр бид нар ер нь маш удаан хугацаанд ажиллаж байгаа тийм. Миний нэг бас нэг мэдсэн зүйл болохоор Sky Park төслийн хан болон энэ хаалнууд нь цэвэр мод. За паркет нь шалмал нь паркетын шал биш, модон шал ч юм уу тийм. Ингээд яг ингээд гоё байгалийн тэр нэг гоё үнэртж байгаа тэр мэдрэмж нь надад бүр ингээд төсөөлөгдөж нэгэ бодогдоод байгаа байхгүй юу?